Харин одоо энэ цаг мөчид бас гал зогсоох хил хэлцээр Америк нэгдсэн улс болон Ираны хооронд сунгагдсан ч гэлээ зах зээл бүрэн тайвширсангүй. Нэг талд S&P 500 индекс фьючерс нь өсөж байгаа гэсэн нөгөө талд $90 дээш за мөн Ормозын хоолой бараг зогсон гэх байдалд хэвээр ороод байна. Тэгэхээр үүн дээр цагаан ордны бас дотоод улс төрийн дарамт ч гэсэн нэмэгдэж байгаа гэдгийг онцолж хэлэх юм зүйтэй. Мөн цагаан ордны зүгээс ерөнхийлөгч Дональд Трампын дэмжлэг за 30% хувийн бүсэд орсон нь зөвхөн Вашингтоны асуудал биш, харин 11 сарын дунд хугацааны сонгуул болоод за мөн цаашлаад Америк нэгдсэн улсын олон улсын бодлогод бас нөлөөлөх тохиолдлыг үзүүлж байна. Тэгэхээр яг одоо энэхүү цаг мөчид бас CNBC-ийн долгионоос яг одоо энэ бүх замбраагүй гэмээр мэдээллийг нэг зураглал бас баримжаа авахар холбогдоод байна. Өглөөний мэнд төргий. Өглөөний мэнд мөн хоёраа. Тэгэхээр яг одоо зах зээлийн одоо мессежийг нэг өгүүлбэрээр багцлж хэлэх юм бол эрг мэдээний гарчиг гэхдээ суур эрсдэл хэвээрээ байна гэж томьёолж болох байх. Гурван зүйлийг л өнөөдөр өглөөний үед бол дурдах хэрэгтэй байна. Нэгдүгээрх нь яхаарахгүй бидний одоо төгсрөөд байгаа гэх сэдвүүний үгэлээр геополитикийн асуудал. Трампын хувьд бол гал зогсоох хэлцээрийг сунгасан. Гэхдээ Wall Street-ийн эхний реакц бол эрг байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй. S&P-ийн одоо индексийг харж үзэх юм бол фьючерстэй гарны одоо 6% байх жишээтэй. Одоо жишээл Азийн хувьд гэх юм бол харин эсэргээр байна л да, баярлж хүлээж бол авсангүй судалтар арилжааны өдөр болох төлөвтэй байна. Хансенг доогуур байна. Nikkei баг зэрэг өсөлттэй. Австралийн индекс мөн өмнөд солонгосын Kospi индекс бас уналттай байна. Өөрөөр хэлэх юм бол Хойд Америкийн зах зээлийн одоо мэдээний гарчигт итгэж байна. Харин Азийн хувьд бол болгоомжиж байна гэж харж болох. Хоёрдугаарт бол яхаарахгүй бидний хамгийн их анхаарал одоо ялангуяа сүүлийн хэдэн 7 хоногийн хувьд нэлээд их анхаарал татж байгаа нь үгээр нефтийн одоо ханш байгаа. Энэ бол яхаарахгүй гол зангилаа байна л да. Америк нэгдсэн улс бол шинээр цохилт явуулахад төр зүр хоошлуулсан. Гэхдээ Ормозын хоолойг бол блоклсон хэвээрээ байгаа. Яг энэс болоод бол West Texas-ийн хувьд бол $90 дээш сүүлийн одоо 2 арилжаанд бараг 10% өссөн ийм үзүүлэлт байгаа. Энгийнээр хэлэх юм бол гал зогсоох хэлцээр сунглаа гэдээ бол нийлүүлэлтийн эрсдэл алга болоогүй гэдэг шиг. Гуравдугаарт бол яхаарахгүй бид нар бол бодлогын энэ одоо факторыг оруулж харах хэрэгтэй. Кевин Warsh-ийн хувьд бол холбооны нөөцийн банк инфляцтай тэмцэх шинэ одоо фреймворк хэрэгтэй гэж хэлсэн. Тэр мөн томилогдох юм бол хараат бусаар ажиллана гэдгийг бол онцолсон байгаа. Яг онлын хувьд бол энэ нь бонд хувьцаа хоёрт бол хуулинд нь сайн сонсогдох ёстой. Гэхдээ зах зээл бол тийм ч одоо бүрэн одоо алгаа ташаад хүлээж авахгүй л. Яг тэгэхээр одоо Warsh-ийн хэлснээр independent and inflation vigilant буюу одоо хараат бус бөгөөд инфляцтай тэмцэнэ гэж хэлж байгаа нь ихлээр хөрөнгө оруулагчдын одоо чихэнд бол хүүгийн төвшинг бол ер нь мань бол хурдан буулгахгүй шүү гэж сонсогдож байгаа. Тэгэхээр 10 жилийн одоо treasury буюу одоо Америкийн төрийн бондын өгөөж 4.29 хүрч өссөн нь бол энэ яг л энэ мессежийг баталгаажуулж байгаа хэрэг болж байна. Тэгэхээр цонходлоос ер нь зөвхөн олон улсын геополитик юм уу эсвэл эдийн засгийн урсгал гэхээс илүү улс төрийн өнцөг бас орж ирж байгаа шиг байна. Тэгэхээр ер нь шинжээчүүднээс та үүнийг яаж харж байна? Яхаарахгүй зөвхөн эдийн засаг бизнес биш бас улс төрийн өгүүлэмж бол давхар явж байгаа. Өнөөдрийн хувьд бол одоо NBC News зэрэг чанартай юм томоохон санал асуулгууд бол Трампын ерөнхий дэмжлэгийг бол нэг 33-аас 36% дэмжлэгтэй гэсэн энэ бүсэд бол харуулж байгаа. Энэ маань юу гэсэн үг гэхээр 33% нь дэмжиж байгаа нь бол 60% нь эсэргүүцэж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ төвшин бол зүгээр нэг муу гарчиг бол биш. Энэ бол яхаарахгүй одоо midterm election гэж Америкт яриад байгаа. Дунд хугацааны одоо завсрын сонгуулийн хувьд нэлээд эрсдэлтэй бүсэд орж ийн гэсэн үг. Gallup-ийн урт хугацааны тооцоогоор бол яг хөө ерөнхийлөгчийн дэмжлэг ер нь 50%-аас доош байх үед тухайн эрх баригч нам дунд хугацааны сонгуулиар буюу одоо midterm-ээр төлөөлөгчдийн тагмд дунджаар нь 35-аас 37 суудлаа алддаг гэдэг ийм тооцоо байгаад байдаг. Тэгэхээр бүх одоо дунд хугацааны буюу одоо midterm-уудын дундж одоо алдж байгаа суудал нь бол нэг дунджаар 25 суудал байдаг юм байна. Өөрөөр хэлбэл бол одоогийн төвшин бол яг хэвийн улс төрийн одоо илэрдэл биш харин үүнээс илүү хавьгүй хүнд дарамт хүнд цохилт авахд бол бэлдэж байх хэрэгтэй гэсэн үг л. Тэгэхээр 11 сарын сонгуульд яг юу гэсэн үг вэ гэхээр энэ бол маш энгийн ойлгоход болно. Сонгуульд одоо тойргийн өрсөлдөөн
байхаа болоод ер нь цагаан ордны талаар одоо Америкийн олон нийтийн санал асуулга болох юм эрсдэл нэмэгдэнэ гэсэн үг л дээ. Ялангуяа одоо амжиргааны өртөг нэмэгдэж байгаа, эдийн засаг тийм сайнгүй байгаа, инфляц хамгийн гол асуудал байгаа гэдэг. Энэ асуудлууд хэвээр байхдаа энэ бол яхаар барьж байгаа бүгд найрамдах намыг бол одоо хамгаалтын позициуд хамгаалтын байрлал аваачна гэсэн үг. Нэг зүйлийг бас хүчин зүйлийг анхаарах хэрэгтэй баг. Тэрний үгээр өнөөдрийн судалгааны дунджаар зөвхөн бүгд найрамдах нам сул үзүүлээд байх биш. Харин эсрэгээрээ арчилсан нам дээр илүү давуу байдал харагдж байгаа нь энэ эрсдлийг бол улам тодорхойлж харуулж байна гэсэн үг. Бас нэг зүйлийг бол энэ дурдах хэрэгтэй бол юу гэхээр энэ нь ер нь яг улс төр олон улсын улс төрдөө ялангуяа яаж нөлөөлөх юм бэ? Трампын одоо false projection гэж яриад байдаг нөлөөнд яаж нөлөөлөх юм бэ? Ерөнхийлөгч бол дотооддоо ер нь сул дэмжлэгтэй байх тусам гадаад бодлогод нөлөө нь багасдаг гэж хардаг. Холбоотнууд энэ хүн чинь одоо ер нь дотооддоо дарамттай байр суурийг бас удаан барьж чадах юм уу гэж харна. Өрсөлдөгч нь одоо энэ одоо ойрын хугацаанд бол одоо юу гэж хэлдэг Ираны хувьд гэх юм бол Америк нэгдсэн улс ер нь дотоод улс төрдөө төгжигдэж байна гэж бас уншигдана. Энэ бол мэдээж инхийн хэлцээрт нөлөөлөх баг. Өөрөөр хэлэх юм бол дэмжлэг рейтинг сул байна гэдэг маань зөвхөн одоо имижийн асуудал биш. Итгэлцэл эсвэл одоо тухайн одоо удирдах чадварын асуудал болж хувирна гэсэн үг л. Тэгэхээр академик судалгаан ч гэсэн ер нь түүхэндээ Америкийн ерөнхийлөгчд гадаад бодлогын аливаа нэгэн шийдвэр инхээ бол одоо яг дотоод улс төрд үзүүлэх нөлөө үр дагаврыг ер нь тооцдог нь яг тогтмол ажигладаг шүү дээ. Тэгээ ер нь бас нөгөө талаас сонирхоод асуугаад жишээ нь манай Монгол улсын хувьд бол эргээд бас санал асуудал тийм ч айхтар итгэл үзүүлээд байгаа харагддаггүй шүү дээ. Тэгэхээр ер нь заавал гадаад дотоолдож хэлтгүү үр дүнгуудээр бол эргэлзэх юм аяг бас байх шиг байдаг. Тэгэхээр энэ гэхдээ зах зээлийн харж байгаас арай өөрөө байх тохиолдол ер нь байх уу? Тийм л да, наач бол айгүй сонир өнцөг. Юу гэхээр одоо CNBC-ийн судалгаан дээр ч гэсэн хүртэл хүмүүс үйл итгэх эсвэл шүүмжлэнгүй хандах тохиолдлуудыг бол харж ирсэн. Гэхдээ нэг зүйлийг санах хэрэгтэй нь юу гэхээр бодит байдал бол одоо бид итгэсэн хэсгээс үл хамааран оршиж яадаг гэдгийг санах хэрэгтэй. Одоо нэг чухал тайлбарыг бас энд хэлэх хэрэгтэй. Юу гэхээр Монголын одоо үзэгчид санал асуулгад ихэвчлэн одоо надад тэгж санагдахгүй байна, би тэгж бодохгүй байна гэж ханддаг. Энэ бол яг зүгээр нэг тийм зөрүүд зам биш юм шиг байгаа. Сэтгэлзүүлэр бол үнийг одоо availability heuristic буюу одоо ой тойндоо тийм амархан орж ирсэн жишээгээр бодит байдлаа хэмжих гэдэг хандлага байж байгаа. Бас нөгөө нэг одоо ухагтхууны үгээр confirmation bias гэдэг одоо хүн болгонд бараг мэддэг болчихлоо шүү дээ. Тухайн хүн өөрийн итгэл үнэмшлээ баталсан тэр мэдээлэл илүү ач холбогдлогод илүү итгэх гэдэг ийм хандлагыг хэлдэг. Өөрөөр хэлбэл хүмүүс бодит одоо судалгааны датанаас илүүтэйгээр ойр тойрноос сонссон эсвэл өөрийнхөө тэр илүү мэдэрч байгаа уур амьсгалаар дүгнэх нь илбэг байдаг. Гэхдээ зах зээлийн хувьд яг ингэж ажилтгүй шүү дээ. Зах зээл бол нэг талаас нь мэдрэмж биш, хамгийн гол нь юу гэхээр боломжийг гэдэг. Тэгэхээр нэг нөгөө хэлэхэд бол яг одоо бид нар ярьж байгаа сэдвтэй холбоотой яг жишээлбэл Вашингтонд бол хоёр фронт нэгдсэн байна. Нэг нь бол яхаарахгүй Ирантай хийж байгаа мөргөлдөөн байна. Нөгөөх нь бол яхаарахгүй дотоодын улс төр үж байна. Аль нэгэнд ордох юм бол нөгөөх нь бүр илүү өндөрхээр ийм л сценаар харагдаж байна гэсэн. За баярлалаа. Зах зээлд өрнөж байгаа үйл явдал өгөөд Синчимбийн нэчиг баримжаа авахар CNBC-ийн төлгөөнтэй холбогдлоо.